Ус. Вода. Самое привычное вещество на Земле. Ус бол дэлхий дээр хамгийн түгээмэл зүйл. Она сопровождает каждое мгновение. Тэрээр бидний амьдралын мөчвөрийг дагалдаж байдаг. Какую тайну Гэхдээ энэ гайхалтай зүйл өөртөө ямар нууц агуулж байдгийг бид бүхэн мэдгүй л үү? пришла. Тэр хаанаас үүссэн? Кто и зачем одарил ею нашу Тэрний хэн яах гэж орчлон ертөнцийн бүх гаригудаас зөвхөн цорын ганц манай дэлхийг бэлгэлсэн болоо. Магадгүй энэ асуултын хариу ганцхан ус өөрөө л мэддэг байж болох юм. Учир нь өнөөдөр дэлхий дээрх усын хэмжээ анх дэлхийн ертөнц зүүсэн бий болж бидэнд таслуулсан энэ хэлбэр дүрс мэдрэхүй мэдрэмжийн усан тэр үеийн хэмжээгээ хадгалсаар байгаа билээ. Шашны зөрөлдөөн дээр үндэслэлсэн олон дайн болж байсан. Харин бидний туршилтаас харахад шашны агуулгатай тодорхой нэг үгний нөлөөгөөр ус гоё хэлбэртэй тас дүүсгэн хөлдөж байсан. Энэ нь манай байгаль дэлхийн чиг шугам аль ч шашинтай тохирон нийцэж байна гэсэн үг. Христийн шашны залбирлаа. Буддын шашны залбирлаа. Лалын шашны залбирлаа. молитва. Доктор Эмото хүмүүс хамгийн их хараал зөвхөн хэлдэг тэр салбарт хамгийн олон хүн гэмт хэрэг үйлдэгдэг болохыг тогтоожээ. Чаще всего сквернословит. Тэнийг Дурак. би чамайг үзий ядаж байна. Я тебя ненавижу. Лабораторийн устай шилэн савнууд дээр янз бүрийн үг болон нэр алдартай хүмүүсийн нэр усыг дүрс үсгээр бичжээ. И имена известных людей. Хайр дурлал, Любовь, итгэл, найдвар, надежда, сэтгэл зүрх, душа. Тереза, Мать Тереза. Гитлер. Гитлер. Усыг хамгийн ихээр сэвэршүүлдэг үгийг олохын тулд Эмото Масурагийн хийсэн олон тооны туршилтуудаар тэр нь нэг үгш харин холбоо үг болохыг тодруулж өгчээ. А сочетание двух. Хайр сэтгэл ба талархал. Благодарность.